Тэгээ би таны байнгын орон дээр бас нэг юм асуусан. Яг нүүрс зарж байгаа хүмүүс 3.1 коксчих нүүрсийг ингээ хил гаргаад зарахад яг ашиг нь яг хэдэн төгрөг байгаа юм бэ? Энд нэгдүгээрт хариулмаар байна. Хоёрдугаарт ер нь бол та бүхний ярих яриа бол хэмжээтэй. Учир сайдаа. Энэ амлалтын дотор яаж гэнэ? Энээс хэтэрч ярьж болохгүй. Энэ амлалтанд байгаа зүйлийг хийх нь та нарын ариун үүрэг, өөр юу ч биш. Тийм учраас бол одоо шинэ юм бодож олъё, одоо нүрээ солиё, одоо тгий инги гэдэг биш. Манипуляц хийх биш. Ерөөсөө энэ амлалтынхаа ард гарах тухайд үнэнчээр ажиллаач л гэж хүсэж байгаа. Тэгэх юм бол Монгол улс бодитоогоор өөрчлөгдөнө. Бодитоогоор өөрчлөгдөнө. Тийм учраас бол бүсчилсэн хөгжлийн бодлогоос битгий няцаач гэж. За санал хэллээ. Санал хэлсэн шүү. За учрал шүү. За одоо төсвийн хүрээнд дээр бол нүүрсийн чинь бид нар дунджаар $70 гэж тооцсон. Бие хэмжээ 90 сая тонн байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр энэ нүүрс чинь бол дотроо олон төрөлтэй. За жишээ нь нөө татвар хураамж, за олборлол тээвэрлэлт энтрийг нь хасаад явахаар нэг $25-аас $30 нэг ашиг гарч байгаа байхгүй юу? Ер нь бол гэж тооцож байгаа. Тэгэхээр энэ цэвэр ашиг нь бол ийм тооны хэмжээтэй л байгаа. Тэгэхээр мэдээж дотроо олон төрөл. Бүсчилсэн хөгжлийн бодлого дээр бол ухраагүй. Энэ бол засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр. Би бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Тэр сая бүсчилсэн хөгжил хариуцж байгаа салбар тэр сайд гэсэн тэр 29 төсөл хэрэгжүүлнэ гэдэг нэг дээр танилцуулга хийж. Тэр шуудлын би одож танилцаад үүн дээр нэгдсэн байр суурь илэрхийлээ явна.